За энэ цаашдаа хэрэгжүүлэх ажил арга хэмжээний санал гэдэг дээр нэг 5 зүйл байна. Тэгэхээр мэдээж зарим ихэнх зүйл бол нээлттэй ингээд тайлбарлаад ярьж байгаа, үндэслэл гаргаж байгаа. Мөн ажил хэргийн шугамар хаалттай ярих зайлшгүй сэдвүүд байх боломжтой байгаа. Тэрийг бас жиж хууль зүйн байнгын хорон дээр хууль зүйн сайд бас яг энэ хаалттай оруулж ирж ярих зүйлүүдэд ярих нь зөв байх гэж үзэж байна. За тэгэхээр нэгдүгээрт бол тэр шууд мэдээс солилцох хамтарсан ажиллагааг явуулах тогтолцоог бүрдүүлэх холбогч офицер гэдэг байгаа шүү дээ. Энэ мэдээж одоо гадаад яам болон за тагнуулын ерөнхий газар гэдэг олон салбарын байгууллагуудтай хамтрах зүйл учраас бас яг энэ талаарх мэдээлэлээ албан шугамар наривчлаад хүсэлтэд хууль зүйн байнгын ороонд ирүүлмээр байна. Энийг бүр албан ёсоор. Хоёрдугаарт хүн худалдаалах гэмт хэргийн хохирлын тусгай дэд сан байгуулах гэж байгаа. Энэ сангийн одоо жишээлбэл юу н одоо орлого буюу одоо бүрдүүлэлт нь хаанаас яаж бүрддгийг, ямар шалгуураар зарцуулалт нь явахын гэсэн энэ төсөөлөл олон улсын судалгаа саналаа ирүүлээч хууль зүйн байнгын орон дээр. Мөн гэмт этгээдийн ашиг орлогыг хурааж хохирогчдод нөхөн төлбөр олох механизм гэж байгаа. Энэ жишээлбэл одоо ямар хэмжээний төлбөрийн тухай, ямар хэмжээний төсөөллийн тухай ярьж байгаа юм бэ? Энэ талаарх бас нэгдсэн мэдээллийг өгөөч. Тэгээ эдгээр мэдээллийг хүний эрхийн дэд хороонд баасан жаргал дарга дээр хаяглаад биднэрт ирүүлээч. Дараа нь тэр хохирогч төвтэй нэгдсэн үйлчилгээний төв байгуулах гэж байгаа. Энэ төвийн бас одоо функц, ажиллах горимыг яг юу гэж харж байгаа юм бэ? Ямар төсөөлөл байгаа юм бэ? Ерөнхий ингээд одоо ингмээр гэхээс илүүтэйгээр маш тодорхой алхам нь имплементашн буюу хэрэгжүүлэлт болох хэмжээнд бид нар санал ирүүлээч. Дөрөвдүгээрт тэр хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам гээд 2.1-ийн 4 заасан зүйл заалтыг шинжилэн боловсруулах гэж байгаа. Яг ямар үндслээр ямар өөрчлөлийг яаж шинжилэн боловсруулах гэдэг юм бэ гэдэг саналаа мөн бас энэ хүний эрхийн дэд хороонд ирүүлээч. Дараад нь 5 дугаарт тэр тайч хүзүүлбэртэй бар караокены чиглэлээр үйл ажиллагаа явуулж бусдыг биеийн үнэлэхийг зохион байгуулах, хүн худалдаалах гэмт хэрэгүүд бүртгэж эхэлсэн хар тамхи мансууруулах бодис, мөрөөдө тоглоом зэрэг бус төрлийн гэмт хэрэгтэй хавсран үлдэгдэж байгаа гэж байгаа шүү дээ, тийм ээ. Яг энэ дээр жишээлбэл тоо статистик гэмт хэргийн гаралтын шинж байдлыг гаргаач. За ингээд энийг ер нь бол бид нар дээрх арга хэмжээнүүдийг авсан тохиолдолд ямар үйлдэл үр дүн гарах вэ гэдэг ийм одоо симуляц байдлаар төсөө даргын загварчлалын үр дүнг бидэрт ирүүлээч. За тэгээд энэ дээр жишээлбэл зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлцч гэдэг юм уу эдгээр дээр бүтэц оронтойг бэхжүүлэх, чадварчуулах гэж байгаа. Энэ дээр яг тодорхой саналаа яамны түвшинд юу хийх юм, засгийн түвшинд юу хийх юм, энийг дэмжихийн тулд тухайлбал одоо хууль зүйн байнгын хорооноос ямар үйлдэл шийдвэр гаргалтыг та нар хүсэж байгаа вэ? Энэ төлөвлөгөөгөө маш тодорхой бидэнд ирүүлээч. Одоо ерөнхийдөө танилцуулгыг ойлгож байгаа ч гэсэн шууд одоо шийдвэр гаргах юм одоо саналуудыг та нар ирүүлээч. Дараа нь 6-т нь болохоор тэр AI тухай ярмаар байна. Сүмбэ гэдэг програмаар гарч ирээд тэр тодорхой энэ одоо гэмт хэргийн одоо хохирогч бий болох нөхцөл байдал руу оруулаад байна шүү дээ. Тэгээ энийг ингээд тодорхой хаягуудыг хаасан гэж хэлээд байна. Тэгэхээр одоо нөгөө байгаа зүйл дээр дүн шинжилгээ хийгээд хаахаас гадна энэ хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж болзошгүй тэр зан төлөвтэй байгаа энэ сурчлагаа хийж байх магадaltaй энэ зүйлийг хэмэл оюун буюу бүтээмэл оюунаар AI-гаар ингээд тандан судлах талаар та нар энэ дотор төлөвлөгөөнд оруулаач. Өөрөөр хэлбэл гарсан хэргийг яаж одоо хаах уу гэхээс илүүтэйгээр гарах болзошгүй нөхцөл байдал бид нар яаж өрчсөн сэргийлэх вэ гэдэг дээр хэмэл оюун ашиглаж яваач. Энэ бол одоо маш олон улсад ашиглаад байгаа юм байна лээ. За тэгээд сая тэр нэг Эпштейн энтертэй холбоотой зүйл дээр бас зүйл гараад байна. Энийг яг энэ хууль зүйн сайд бас яг энэ ажлын хэсгээ маш ойрын хугацаанд зарлаад явахгүй бол одоо үнэн чим шиг худлаа чим шиг энэ байдал нь өөрөө улс төрчлөлтийн шалтгаан болоод нэг намын ч тийм үү лидерүүд рүү зохион байгуулалтад дайрах хэрэгсэл маягаар харагдах гээд байгаа учраас үнэн худлын завсар 4 хуруу зай гэдэг шиг яг энийг тодорхой нотлох баримтад суурилсан байдлаар бас Тэгээ энэ асуудлаар ер нь сая ярьснаар нэг юм эргэлзээ ардлага байгаа бол тэрийг тайлах. Нэг талд нь ил тод мэдээллээр олон нийтийг хангах чиглэлээр ажлын хэсэг зохион байгуулагдаад явна. Шуурхай зохион байгуул. Нэгдүгээрт
Хоёрдугаарт энэ асуудал хүний наймаатай холбоотой асуудал бол ойрын хугацаанд зөвхөн хууль зүйн яам байнгын ороод үдээгүй ер нь энэ хөлбөмбөг нийгэм хамгааллын яам, боловсролын яам гэдэг нийгмийн чиглэлийн оролцоотой төрийн захиргааны төв байгууллагуудыг оролцуулж нэлээд одоо хаалттай мэдээлэл солилцож энэ дээр цогц арга хэмжээ авахгүй болвол энэ өөрөө ихээхэн анхаарал татсан асуудал болж байгаа. Сая хэлсэн орчин үеийн боолчлын хэлбэргээд одоо төрөл бүрээр ажил зуучилж байна. Цахим энэ одоо алдлага хүний наймаа энэ чиглэлийн гэмт хэрэгүүд улам нэмэгдэж байна. Эннээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн зохион байгуулах гэх тухай асуудал бас их өргөн бүрэн цогцоор нь ярьж ойрын хугацаанд бас тодорхой үе шаттай ажлуудыг хийх тал дээр Эрдэнэт гишүүний яриад байгаа асуудал дээр бид бас дотооддоо ярьж байгаа зүйлүүд бий. Энэ чиглэлээр мэргэжлийн албад холбогдох байгууллагууд төлөвлөгөөгөө ойрын хугацаанд тодтогоод тэгээ байнгын ороо болон бусад хамтарсан уулзалтуудаар танилцуулъя гэж байгаа. Энийг бид дараагийн удаа бол хаалттай хийх ёстой гэж үзэж байна. За тэгэхээр нэг ийм юм харагдаад байгаа маа. За биштэй гингүүт одоо өнгөрсөн хугацааны юм яригдж байна. Тэрний үр дагаврууд нь одоо яригдаад явж байна. Гингүүт дахиад одоо ч гэсэн өөр нэгэн нэртэй ямар нэгэн хин нэгэн одоо гадаад хүний ч юм уу нэртэй ийм одоо мэдээлэл дамжуулдагч гэдэг юм уу, уулзалтууч гэдэг юм уу, тэр нь Монгол улсын бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшөнд нөлөөлөгч гэдэг юм уу, байгалийн баялагтай холбоотой асуудал дээр шийдвэр гаргалтанд нөлөөлөгч гэдэг юм уу, ийм зүйл явагдаж байгаа байж болзошгүй. Тэгэхээр яаж нэхлээр манайх бол гадаад бодлогын нэг цонх гэж хэлдэг шиг, үздэг шиг нөгөө талдаа үндэсний сөрөн төсвөрлөгч чадах гэдээ бид нар бас яриад байгаа. Тэгэхээр энэ засгийн газрын гишүүд, улсын хурлын гишүүд, бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшингийн хүмүүс гадаад улсын хувь хүн одоо байгууллага, аж ахуйн нэгжтэй уулзахдаа тодорхой протоколтой стандарттай байх хэрэгтэй. Монголоос очоод би сая өнгөрсөн жил Германы элчин сайдын яамд орчил мэдээлэл авч яхад хэд хэдэн газар мэдээлэл авч яхад яг манайхан бол очоод юмыг дандаа шинээр ярьдаг. Нэг байгууллагатай уулзахдаа л өмнө нь өчнөө удаа ирээ явцсан. Нөгөө Сингапурт очоод 100 хэддэх зочин болж гин гэж Бямцах сайдыг хилдэг шиг очоод бүхнийг эхнээс нь явдаг. Ямар төрийн ой санамж өнгөрсөн хугацаанд хэн уулзаад яасан хийсэн талаар мэдээлэл байхгүй. Осолдохгүй төрийн 3 өндөрлөг гэж яригддаг ерөнхийлөгч их хурлын дарга ерөнхий сайд гадаад айлчил эсвэл гаднаас айлчил ирэхэд бол нэг юм айлчлалын ном гэж гардаг. Тэнд нь юу болсон яасан хийсэн гэдэг л авлах байдгаас биш. Бусад юмнууд байхгүй. Ялангуяа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд байгаа гишүүд гадныхантай уулзсан тохиолдолд нэг бүрчлэн протокол нь тэмдэглэж явах хэрэгтэй. Одоо Баярбатар дарга мэдж байгаа бид нар Япон явахдаа 48 хуудас протокол уулзсан тэмдэглэлээ бичиж авчираад гадаад хэргийн сайд хүлээл гэж өгчсэн. Яг энэ шиг өмнөг стандарт болгомоор байгаа маа. Нэг. Дараагийн нэг асуудал нь цахим шуудангийн харилцаа холбооны асуудал. Жишээлбэл Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч нэр дэвшээсэн Хиллари Родман Клинтон албан бус хувийн хаягнаас албаны ажлын мэйл бичсэн гэд бас шууганд орж ирсэн. За Солонгосын ял эдэлсэн ерөнхийлөгч Бакингийн ерөнхийлөгч одоо эдэлж байгаа. Энэ хүн бас яг одоо хувийн мэйлээрээ харьцсан буюу өөрийнхөө мэйлээр туслахаараа ч үлээ үзүүлсэн гэдэг асуудалд орж ирсэн. Манайд бол ийм стандарт байхгүй. Одоо их хурлын гишүүний парламент имэн өргөтгөлтэй мэйлэр их хурлын гишүүд тэр болгоо ашиглахгүй байдаг. Яг тэгэхээр сервер нь болох юм бол Gmail-ээс хурд багтаа. Маш одоо тийм болох. Тэгээ спам руу орчдөг. Тэгэхээр яаж юм гэхээр одоо бол бид нар Google өргөтгөлтэй цахимаар харьцаж байгаа. Энэ нь тэгээ яг зөв юм уу буруу юм уу гэдэг асуулт үүсчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэж юм гэхээр бид нар яг энэ шинжилгээ асуудлаа нэг мөр болгоод уулзалтын стандартаа тодорхой болгоод ямар нэгэн байдлаар дарга нар гадны ч бай дотны ч бай хүмүүсийг ажлын бус цагаар уулзж байгаа бол ялангуяа шүүх хэрэг мэдлийн ч гэдэг юм уу хуульд гүйцэтгэх одоо хэрэгжүүлэх прокурор ч гэдэг юм уу энэ хүмүүстэй уулзж байгаа бол ямар журмаар яаж уулзах юм? Дуудаад команд өгөөд байдаг гэдэг домог нь үнэн юм уу? Эсвэл уулыг бодтойгоор уулзах ч гэдэг юм уу? Энэ бүх зүйлийг нэг мөр болгохын тулд хууль зүйн байнгын орон дээр тодорхой санаачлаг гаргаад энэ Монгол улсын төрийн албан хаагчдыг нөлөө бүхий өндөр албан тушаалын шийдвэр гаргахад одоо нөлөөлж байгаа улс төрчдийн гадаад дотоодын харилцааны стандартуудыг нөгөө нэг цонхтой нь уялдуулж заашгүй шаардлага гарч байна. Дараагийн зүйл шүүхээр хэнийгч гин буруутай эцэлэнд огтоогдоогүй байхад бусдын нэр төр алдар хүнд хамгаалагдсан байдаг. Тэм учраас яг энэ одоо эвчтэнтэй холбоотой асуудал болон бусад асуудлууд дээр бид нар олон улсын их сурвалжийг гишүүд маань аваад яриад байгаа бол энийг бас нэг мөр хэдүүл ойлгох ёстой юм аа.
Тэгэхгүй болохоор нөгөө уул мөн чанараас нь салгаад ус төржиж байна гэдэг ойлголт руугаа хэлбэх хандлага байгаад байгаа учраас энэ дээр бол одоо яг сонсгол нь байдаг юм ямар нэгэн байдлаар эцсийн дүгнэлт хийх ёстой гэж би бодож байна.